мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэдийн хамгийн сайн мэдүүлэл зохих хууль болох хөтөлбөрийн тухай хуультай холбоотой санал гомдол цөөнгүй ирдэг байна. Тухайлбал хөтөлбөрийн хуулиас заавал мэдэж байх ёстой залтуудыгч иргэд мэдэхгүй байх тохиолдол гардаг байна. Тодорхойлбол бүх нийтийн баярын өдрүүдийн цалингаа хэрхэн бодуулж авах талаар мэдэхгүй байх тохиолдол мэрсэр гардаг байна. Харин Монгол улсын хөтөлбөрийн тухай хуулийн 52 дугаар зүйл нийтээр амрах баярын өдөр ажилтны нэмэгдэлхүйс олгох тухай 52-ийн 1 дэх заалтанд нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2 дахин нэмэгдүүлж олгоно гэж заажээ. Харин нөхөн амраасан бол тухайн амралтын өдрийг ердийн өдөрт ажилласантай адил хэмжээгээр тооцож цалин хөлсийг олгодог юм а. Хөтөлбөрийн хууль заасны дагуу баяр ёслолын үеэр ажилласан ажилтнаард илүү цагийн мөнгийг 2 дахин өгч олгоно. Ээлжийн график дараалалаар ажиллаж байгаа тохиолдолд бол илүү цагийн мөнгийг 2 дахин биш 1.5 дахин өсгөж олгоно. За нөгөө талаар баяр ёслолын үеэр ажиллачаад яг ажилласан хугацаагаа нөхөж амарсан бол илүү цагийн мөнгө олдохгүй цалинтайгаа ингээд амраа явуулна гэсэн ийм хуулийн залтуудаар ингээд асуудыг шийдвэрлэж явж байгаа. Тэгэхээр тухайн одоо баярын өдрөөр ажиллачаад дараа нь нөхөж амарсан тохиолдолд цалинтай амарна гэсэн үг. Цалинтайгаа амраал явна шүү дээ. Яг урд ажиллажсэн ямар. Харин тэгд 1 дахин 1.5 юм 2 дахин өсгөж олно гэсэн ойлголт байхгүй болно. Баярын өдрүүдийн цалин бодохдоо тухайн ажилтны сүүлийн 12 сарын цалингийн дунджаас 1 өдрийн цалингийн дунджийг тооцсон олгодог. Хэрэв өдрийн дундаж цалинг энэ аргаар тооцох боломжгүй бол тухайн ажилтнтай харьцуулж болохгүй өөр нэг ажилтны өдрийн дундаж цалинг үндэслэл болгодог юм байна.